За өдрийн мэндэ. Энэ одоо 2 сар хүрэхгүй хугацааны өмнө энэ хуулийн төсөл орж ирсэн. Тэгээ энд байгаа их хурлын гишүүд аймаг одоо бүс янз бүрийн юмараа нийлж байгаад энэ хуулийн төслийг унгаасан юм л да. Тэг ямар ч зэ ингээд засгийн газар дахиад өргөн байраад ороод ирлээ. Тэгээ ер нь их 2 сайдаа бид ер нь Монгол улсын цаашаа ажилтны салбараа ялангуяа энэ уул уурхаагаас салаад эдийн засгаас сонгуулахын тулд энэ мал аж ахуйн салбар, газар тариалангийн салбараа дэмжиж явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Энэ концепцийг бол 2024 оны 4 сард эвдсэн. Зөвхөн сонгуул зориулж Монголын ард иргэдийг ашиглаж нэмэн үрдэг шингээдэг ажилтны салбарыг нэг өдөр устгасан. Тэгээ жилийн дараа оруулж ирсэн. Энэ буруу байсамыг оруулаад ирэхээр одоо дахиад энэ буруу гэж шийдвэр гаргачаа дахиад 2 сарын дараа зөв юм аа гэ бүгдээрээ нийлээ ороод ирж байгаа. Тэгээ энэ Монгол төрийн бодлогч юу ингэж явах юм уу цаашдаа? Дамн дээрээ бүгдээрээ ярихдаа ажилтны салбараа дэмжиж, эдийн засгаас солонгоруулъя, газрын доорх баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгоё, экспортод гаргая гэж ярьдаг мөртлөө начир дээрээ болохоор ингээд нутаг усаараа нийлээд, сум орон нутгаараа нийлээд лобби хийж юм шийдвэр гаргадаг. Энэ байдлыг нийцээ зогсоох юм. Тэнтэй холбоотой бид нар ажлын хэсэгтээс орж ажилласан их 2 сайдаа. Тэр монополийн эсрэг газраас Монголын үйлдвэрлэгч нарыг нийлээд сүүлийн одоо 21 оноос хойш 101 тэрбум төгрөгийг авсан хөнгөлөлтөө зээлэр. Тэгээ нийлж үн зохиодог гэсэн юм явж байгаа. Та энэ монополийн эсрэг газартай уулзалт хийж энэ дүгнэлттэй холбоотой асуудлуудаар ярилцсан уу? За бас нэг юм ажлын хэсэг гарсан. Бас л ингээд эсрэг дүгнэлт гаргасан байлаа. За мөн дээрээс нь Монголын гурил үйлдвэрлэгч нарын гурилынхын чанар бас муу байна гэсэн юм дүгнэлт байгаад байдаг. Тэгээ энэ минтээ таяг танилцсан уу? Эхлээд энийг би асуучих. Тэгж жагаад цаашаа тодруулъя да. За хариулт өгье. Жаданбагийн 2 сайд. За уул уурхаагаас ингээд эдийн засгийн босгоход гол тулгуур нь бол хүн сөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар болох ёстой. Тэгэхээр энэ чиглэсэн бодлого бол доктортой байх нь зүйтэй. Энэ гурилын асуудалтай холбоотойгоор хилцүүлэх өргөн хүрээг хамарч яригдлаа. Тэгэхээр энэ буруу гэж хэлэх туулшрах одоо шаардлага салбараар хариуцах нь алга байна. Бид бас энэ дотор дутуу юм олж авлаа. Энэ хууль бас өөрөө тэр бүс нутгийн өвөл хаваржилтын хүндрэлийг даван туулахад бас тодорхой үүргээ амжилтаа бас гүйцэтгсэн. Гэхдээ нөгөө талдаа сөрөг нөлөөл буюу төвийн бүсийн газар тариалангийн бүсэд ялангуяа Улаанбуудайн тариалтанд бас сөрөг нөлөө үзүүлчлээ. За гурилын үйлдвэрүүд маань ч гэсэн өөрсдийн чанар энэ лаборатори гэдэг олон зүйл дээр бас дор дороо л иргэн харж дор дороо нэг дүгнэж байна. Тэгэхээр энэ хилцүүлгийн гол одоо үр дүн бол салбар өөрөө цаашдаа ил тод тодорхой ойлгомжтой хаана чанар нөгөө талд хэрэглэгчдийн эрх ашиг хангах, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гэдэг олон зүйлүүд байгаа. Гэхдээ энэ зүйлийг ингээд орхих ёстой юм биш. Гол асуудал энэ байна. Худалдаан дээрх үнийн өсөлтийг л одоо бүгдээрээ зохицуулж, худалдааны хууль эрх зүйн зохицуултыг хийхгүй бол тариаланчдаас үйлдвэрлэгчдэрээд үйлдвэрлэгчдээс эцсийн бүтээгдэхүүн худалдаж байгаа байдал дээр бол үнийн өсөлт нэг айхтар зүйл алга байна. Борлуулалтын дээр бол үндсэндээ бид нар аль сум аль аймагт хэдээр хөрс зарахыг бол үйлдвэрлэгч ерөөсөө тэнд зохицуулт хийж чадахгүй байгаа юм. Тэгэхээр зарим газар 50% нэмжээ, зарим газар 30% нэмжээ. Буюу гол үнийн өсөлт гэдэг байгаа зүйл бол яг худалдаан дээр гараад байгаа. Тэгэхээр нөгөө талдаа өргөн талын газар нутаг, гурил маань өөрөө хямд үнэтэй бүтээгдэхүүн, тээврийн зардал хөндөр өртөг шингэж байгаа бас байдал байна. Ингээд олон талын л одоо асуудлууд энэ их тодорч гарч ирж байна л да. Тэгэхээр энэ сая энэ асуудалд оролцогч бүх талууд л өөрөөсөө давуу тал, сул тал олон юм авч нөхөж, ойлголцож, тайлбарлаж тэгээ цаашдаа авч хэрэгжүүл арга хэмжээгээ улсын хурлын тогтоол болгож одоо ингэж 10 зүйл заалт бүхий одоо энэ их хурлын тогтоол гаргаад засгийн газарт үүрэг даалгавар өгж байгаа нь одоо энэ хэлцүүлийн гол үр дүн болж байгаа маа.